59 кг дээр. WBC холбооны супервейтерийн чигийн бүсийн төлөө толдох нэ. За энэ тухайн бол Цэндигийн одоо яг 10 раунд хийж байгаа 6 дахь тулаан. Тийм ээ. За тэгээд ер нь бол 10 раундын тулаан одоо яагаад энэ раундууд өөр байгаад байгаа юм бэ гэвэл те 4 раунд, 6 раунд, 8 раунд, 10, 12 гэдэг яагаад ингэж раундын тоо өөр байгаа юм бэ гэвэл ерөөсөө тухайн раундаас тухайн одоо тулааны чанар чансааг харчиж болно гэж байна. Тийм ээ. Дэлхийн аваргын тулаанууд бол 12 раунд явна. За тэгээд одоо бүс нутгийн хэмжээний юм аваргын бүсний төлөв тулаанууд бол 10 раунд явна. 8 раунд явах тохиолдол байгаа. За тэгээд ер нь чансаа өсөж байгаа боксчид бол 6 раунд юм уу 8 раунд тулаанууд хийн. За одоо яг мэрэгжилт энэ анхны гараагаа тавьж байгаа юм чинь 4 раунд тулаанууд маа. За ингээд хоёр боксч юм аа. Хэлцүүлэн орж иж байх шиг байна. 15 дахь тулаан мэрэгжлийн замлын 15 дахь тулаан. Цэндигийн маань 14 тэгсэн амжилтыг үзүүлээд байна. Одоогийн байдлаар хийн чансааны 16 дугаар байрт ирэмлэгдэж байна. За ингээд Цэндбаатар маань ринг дээр гарцсан түүний дасгалжуулагч ягаан хүнтэй залуу бол волийг бид хүн бас харах хэрэгтэй. Яг л гэх юм бол воли бол одоо Цэндбаатарын хүн коуч. За энэ харагдж байгаа юм бол Цэндигийн менежер. Яг Армен. Тийм хэдхэн хоногийн өмнө бас ярилцлага өгсөн. Тэгээд тухайн ярилцлага дээр юу гэсэн бэ гэхээр Цэндбаатарын хувьд бол одоо скрид үтэй дээрээс нь одоо боксын ертөнцид анхаарлын төвд маш хурдан орж байгаа гэж ярьж байгаа. Тэгж бол онцлог. Ер нь бол боксын ертөнцид энэ залууг анхааралтай авсан байгаа. Боксын ертөнцийн одоо энэ бас одоо төсөл хийж гарч иж байгаа энэ тамирчаад. Түүний хувьд одоо дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд орцоход 2-3 тулаан байна гэж бол миний хувьд харж байна гэж менежер нь ярьсан байл. Тэр л одоо бүр нэлийн орцсон бол тэгээд сарын өмнө нэг Аз төхөр Лас Вегасаар яваад байна гэдэг яриа чим дээр гарчээ. Нэг Аз нөхөр тийм ээ. Тэр Аз төхөр нь одоо манай Цэндбаатар байх нэ. За Абрахам Монтаягийн одоо тулааны хэсэг харагдчих. Тэгэхээр Цэндбаатарын саяын менежер гэдэг бол үнэхээр одоо чухал одоо өөрийнхөө тамирчинд тэгээ өөрийнхөө боксчинд аль тамирчиндээ эрхэн яаж толдоолох вэ гэдэг одоо шатраар бол одоо маш сайн нүүх хэрэгтэй. Ухаалаг байх хэрэгтэй. За Воли, Jonathan Воли гэдэг одоо тасалж. За бидний Коби Бриди бас түрүү би яг ярьжсэн нэг хэд өдрийн өмнө ярьсан дээр аав нь одоо сая 2 дугаар сард болсон тэгээд энэ тулааныг бас аавдаа зөрөөж байна гэж ярьсан гэдэг. Хөөгийн сүүл 10 сарын 25-нд Барбадостод тулдчаад тэгээ маргааш нь бараг шууд Америк руу ниссэн юм уу та. Гэхдээ би одоо яг тэр Барбадостоос 10 сарын 25-нд тулсан тулаан дээр аавыгаа би хамгийн сүүлийн удаа харсан гэж байна. Тийм. Энэ тулааныг маань аав маань гэрдээс маань үзэж чадахгүй гэсэн дээрээс маань харж байгаа гэдэг зүйлийг ярьсан байлээ. Тэгээд яг одоо тэр ярьцлагын хэсгээс харагдаж байна. За тэгээд яг энэ ярьцлагын үеэс бас өсөлт хийчихсэн дурдсан. Өсөлтөөс дурдаад надаа ингээд миний ингээд нэг ялагдлыг амсуулсан ингээд Монгол боксчны одоо түүх юм. Дараагийн Монгол боксчноос нэг хариуг авах боломж гарч байгаа нь миний карьерээ өгчихсэн их гой санагдаж байна гэдэг зүйлийг ярьсан байлээ. Гой үзээтэй. За Барбадос гэдэг одоо бид бүхэн сайн мэдэх Риана хичийн нутаг хэлээ. Тийм ээ. Рианагийн хичийн одоо нутгийн боксчин Коби Бриди за бид хүмүүс би мэдгэлтэй юм сэтгэлээ явлаа. Аавгаа алдсан бас тий харамсалтай байна. Тэгээд яг одоо Цэндбаатарын тодорхой ирэн дээр гарч байна. За ингээд шууд тайлбарлага орчих. За Цэндбаатарын ялтанд хүрэх арга замууд Gotta win the exchanges and don't let the pace get away from you. You know, control the pace of the fight. Цэндигийн маань бол улаан шорт Жапон банк partial rounds. If he doesn't win the exchanges, he doesn't control the pace of the exchanges. Компани фаул байж байна тийм. За тэгэл байх. За энэ ташрамд бас Цэндбаатарынхаа өмнө өөрс тийм ээ. Тэгэл байх. Бас спонсор байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна тийм ээ. За Капитрон банк гэдэг бол эцэгнээс боксыг дэмжижсэн юм бол банк. Капитрон банк бол 2014 оноос хойш одоо хойш бас Монголын боксийн шишээ агаас тодорхой тамирчдыг дэмжиж ирсэн. Тодорхой тэмцээн оролдооны эмэгтэйдээ зохион байгуулсан. Тэгээд Капитрон банктай бас миний биеэс аль биесээ баярлалаа гэж хэлмээр байна.
Түүнээсээ гадна Хүмүүн баяр тийм. Хүмүүн баяр ч гэсэн бас манай одоо үндэсний хэмжээний л компаниуд ч тэгээд Чинбатараа дэмжиж гэдэг бол маш гой санагдаж байна. За тэгээд бид хүний одоо цаад дээр харж байгаа сийлвэр тийм мөнгөн харагдаж байна. WBC, USA сийлвэр бүстэй. Америкийн одоо мөнгөн бүстэй. За тэгээд Монголынхаа далбааг байсан Чинбатар маань одоо энэ алс хоол эх орноо төлөөлөн одоо Монголын нэг зүрх одоо Америкийн нэгдсэн улсын энэ одоо рингэн дээр зохицолж штэ. Миний хувьд бол ингээд студийн тултал ер нь Монголын бокс талаар ингээд зүрхний юм бол нэмэгдээд идэх штэ. Санаа зовоол өөр болсон ингээд рингэн дээр гараад тултдаг байсан юм. Тэгээд чухал тулааны өмнө тогтлол аваад идэх штэ. Тэгээд яг л одоо туусан зам бидрийнх бол мөр одоо нэг. За тэгээд энэ дашрамд болсон ингээд өөрийнхөө банхны багш. Энэ банхны багш том тавь. Зүрхтаа гэдэг Монголын аваад ирүүлэх байгаарай гэж хэлмээр байна. Багштай хайртай шүү намайг хинч шахад энэ спортоор хичээлүүлж одоо энэ зам хөтлсөн багштай хайртай шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За Коби Брэди мэрэгжилд 19 тулдаж 18 ялжныг ялагдсан. Зургаас ялагдсан. Мөрийн төвчөлтэй ялагдаад 18 ялтынхаа 8-д нь өрсөлдөж хугацаанаас нэрт уулгарсан байна. Hometown гэсэн Америкийн Largo. За Коби Брэди гэх залуу одоо ингээд Коби Брэдигийн ер нь тулааны арга барилыг болцолтой. Ер нь яг ямар арга болтой. Өмнө нь бол бас өсөхтэй ийдсэн тулааны тав санаж байгаа шүү. Тий. Ер нь бол би одоо яг хойд бол төгсөхдөө ер нь бол жоохон баатан гэж хэлдэг. Тийм зүг үлдээ тий. Үнийг өлтөөс хойж байна. Тийм биш. Одоо бас сүүлийн нэг 5 жил бас төдийлөн юу хаан болохоос одоо тулааны ертөнцийн нэг харагдах тий. Тэгээ би энэ явцтай тайлбарлая гэж. За Чинбатарын хувьд бол харагдаж байна. 14 тэг 6 ко. За ер нь бас Чинбатарын хүн цогцолтын хувьд бол юу байгаа даа тий. Сүүлийн тулаанаа бол бас хүн цогцолтод бас очиж чадаагүй. Сүүлийн үед тулаанаа бүтэнд болсон баг шүү. Абрахам Монтоя энэ өмнө Умберто Галиндо хоёртой тий. За менежер нь харагдаж байна. Миний менежер Армен залуу байна. За тэгээд тунцэг гэдэг одоо тусгачуулагч харагдаж байна. За Жамт Воли за одоо манайхан гоё шеэрлээд өгөөрэй тийм. Асаа юу ордод их монголчууд ирж сууж харагдаж тийм байна. Ерөөсөө хүндөө монголчууд байна. За монголчууд ба тэр цаана харагдаж байна. За манай Босс Wolf тэр цаана харагдаж байна уу да. За тийм байна тий. За ингээд монголчууд ба ер нь олноороо ирээд суудсан харагдаж байна. За тулаа. Шүүгч. За мэдээж имзэгчний доогуур зогхгүй, команд сонсороо дагсны хавраас зогхгүй, тий. Зурхгүй, хазахгүй, түлхэхгүй. Тэгээ хин дүнтэлтэй харьцаараа гэдэг командыг өгч байгаа. За ингээд тулаа маань эхлэх бэлэн боллоо. Яг бид бүхний өнөөдөр өгсөн үлдээсэн тулаа ийм хүү одоо эхэлж байна. За хоёр боксны хувьд 5 насны зүрхтэй. За ингээд Үр хангаа аймгаас гаралтай тий. Гоё эндээс харагдаж байна. За Чинбатар нь Үр хангаа аймгаас гаралтай цэцгээс гаралтай ийм боксч. Тий. За нурууны өндрийн хувьд бол адилхан байна. 29 настай. За Чинбатрын хувьд бол 10 сард одоо 30 нас өрнө. Тий. За сайхан өнгөлөг харагдаж байна да. За ингээд хэр тоглож байгаа юм. За ингээд одоо эхний раунд эхэлж байна. Нийт 10 раундын эхний раунд эхэлсэн. За тулаа бол нэлээд одоо бас явхалаа гэж харж байна. Коби Брэдигийн хувьд бол зөв өрөлттэй урд гарах гэсэн. За үйл ялэг одоо Чинбатараас баг зэрэг нуруугаар өндөр. Бигстогийн хувьд бол бас тийм ээ. Би бас том тийм би томтой. Би өгчд бас ингээ харах юм бол Чинбатараас баг зэрэг юм том харагдчих шүү. За чин бол хэд тавьсан болоо гэж сайн мэдэхгүй байна. Чинэгийн цэцгийн бодол аяг одоогийн байдлаар бол бас аваа гэсэн баха гэж бодож байна. За маш гоё урд гаргагдсан. За энэ тулаан болоод одоо 8 онцгийн бэлгээр тултж байгаа шүү дээ. Нэмхэн бэлэн шүү дээ жижиг гэн. Rival brand-ийн бэлгээр тултж байна. За сая гизэн тогсон. Чинбатрын хувьд бол за ер нь бол эвтэйхэн байх магадлалтай. Энэ урд гараас айдуулах хэрэгтэй. Яг гоё урд гарын хатгалт арын гар гизэж өгсөн. За сая зохилтын нар хамгаалт нэр алдчихж байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй зэндээ тайм байж. Ингээд сайн төлөвлөх хэрэгтэй те. Нэг юм тий. Нэг баадны гэж ярьдаг юм. Удаан дуу юм шиг мөртлөө юм бас хөндөө хүс зогтох. За энэ дээр бол сая гизэн доороос зогч шүү. Коби Брэди бол
2 гар их дээр авчих тий. дээр авчих. Ингээ харах юм бол бас 2 гараа дээр авчаад нэг тийм тий. Нягт байна тий. Нягт байна. За сайн урд гарын доороос маш гоё. Тэр цэцгэн зогсон. Тэр бол хортой шүү. Тийм бол сорлог хэрэгтэй. За тэгээ бүгдээр гоё нэг шэрлж манайха шээр. Хүн болгон шээрлээсээ. Яг одоо бид өсвөлээсэн дулаан эхэлсэн явж байна. Бид ходолоо үзье. Гарын гар зүрсэн. За Цэндбаатарын хувьд бол яг энэ урд гарын тойрол зүрх хэрэгтэй дээ. Усыг нь урд гарын хажуу зогтох юм. Гэхдээ бас брэд их гасаад бас тавьсан юм шиг харагдчих. Энэ нь бол бас тийм цайны тохиол биш. За маш гоё. За арын гар уусаа цэш таал явууллаа. За хурдны зүр бол гарна. Цэндбаатарын тохиолдол илүү хурдтай. Тэгээ хурд маань гэдэг чинь өөрөө хүч гэсэн үг шүү дээ. Тийм. Яг тэр 2 гар яг тийм. Нэг бодлын энэ темпийг хадгалж аваад идэв брэд. Яг энэ темпэл одоо энэ Абрахам удаа их төстэй стилтэй гэж хэлээд болно. Тийм. Их төстэй стил. Одоо ингээд нэг юм тэр удаан юм шиг мөртлөө нэг ноолоод идэв. Тэр нэг булчингийн мас өндөр хүмүүс чинь ингээд тулааж яхаар аюу энерги бараад идэх хөөх. Энерги барна. Маш гоё. Сая өдөр хойш гарсан 1-2 гэсэн тоглолт хийж байна. Энэ урд гарыг сайжруулах хэрэгтэй. Дахиад Цэндээ сүүлийн хэдэн талаар ер нь дандаа өөрөөсөө нуруу өндөр тамирчтай тултаад байсан. Одоо яг өөртөө нуруу ойролцоо тамирчтай болж байгаа. Бас ер нь амар байгаа хаа тий өөрт нь. Тий. Ер нь бол ихтэй юм 100 гарын дээр урд гараа л их сайжруулмаар байна. Урд гараа л ажиллуулчмаар. Тэгвэл контролд их ороход яг ихний раундд бол ингээд баг цэгээр Коби Брэд ингээд урагшаад өгөхгүй дээ л та. Тий алхам болохоор ингээд урагшаа. Мэдээж Цэндээгийн хувьд бол ингээд тулах юм бол ингээд тулах юм бол Брэдид ашигтай. Гэхдээ одоо тулах цаг нь бол биш. За эхний раунд өндөрлөлөө. За ер нь тэгээд эхний нэг 3 раунд бол тэгэл тэр чигтээ. Тэгээд нэг хандсан тий. Шагнсан тий зохилтын хүчийг мэдэрсэн бие танилцсан ийм одоо тулаан 10 раундын план гэдэг чинь одоо ер нь 30 урт шүү дээ. Одоо ер нь одоо бид лигэнд бол одоо 40 минут одоо 90-40-тэйгөө байна гэсэн үг шүү дээ. 40 минут бараг цаг тийм шүү дээ. 40 минут за рингээр гарч зогсон эхлэх гэж нэг 5 минут. Рингээс буух гэж бас 5 минут. Тийм 50 минут багтаа. За эндээс Цэндээгийн бууланд Джонатан Волли за зөв бунцэг гэсэн. Дөнгөж ихний раунд байна. Тэгэхээр одоо за одоо гоё илүү холуулаа. Өмнө одоо Цэндбаатарын тулааныг 24,000 үзчихсэн бол одоо тэр шатн дээр ирчлээд энэ одоо 30,000 үзчихнэ хаа гэж бодож байна. Тэгээ шеэр хийж. За ингээ 2 дугаар раунд эхэлсэн. За дөнгөж сэрээд бас лайвд орж ирсэн хүмүүс байвал бүгд нь бас дахин өглөөний мэндийг хүргэе. Цэндээгийн манад мэрэгжлийн замлалын 15 дахь тулааныг хийж байна. Аврагын бүсний төлөөх тулаан, хариуцлагатай тулааныг хийж байна. Тэргүй яхаа. За тэгээд Коби Брэдигийн хувьд зөв үлдээ маш өндөр гараад ирээ авсан. Биеийн хүч физиологийн хувьд бол бас эцэнгийн мас Цэндбаатарын бас энэ гэхдээ яхаа. Темпэ би нэг түрүүлсэн хадгалдаг. Энэ темпэ хадгалсан. Гэхдээ жоо удаашрын заяа. Яг л бас эцэнгийн мас өндөр байна. Цэндээгийн сайн үлдээ бол маш гоё. Цэдний үлдээ ерөөс зүгээр байхгүй. Яг тийм болж байна. Дахиад урд гарах хэрэгтэй. Гар хамгаалал авсан Цэндээ. Тий. Жижиг энэ урд гараа маш гоё хамгаалал. Энэ бэлтгэж сайтай аваад байсан. Тэгээ 3 сар шүү дээ. Үнэхээр бэлтгэж гоё жигтгэн байгаа болохоор Лас Вегас очиод Спаринг үнэн гоё амттай байна. Ерөөсөө энэ намайг зодчих гэж бодоод байгаа юм шиг. Тэгээ бэлтгэл сайн байгаа болохоор миний хувьд бол ерөөсөө ингээл ер нь гоё ажиллаа яваад ер нь хашраад байгаа болохоор миний хувьд үнэхээр гоё. Спаринг болон болоосоо Шакур студенттэй нэг гоё үзмээр байна л. Сая үнэхээр гоё. Харин гар гисэнд гатгаад маш гоё зохилтын дараа хамгаалт хийж байна. Энэ гоё хамгаалалт яг энэ болж шүү. Ингээд барьж хэрэгтэй. Мэдрэмж авах хэрэгтэй. Сайн бол мэдрэмж харагдчих байна. За 2 шулуунд автсан. Тэгээд очоод л байна. Тэгэхээр харин гар тий. Ер нь яарах хэрэг байхгүй. Ер нь сая гэсэн мэдрэх хэрэгтэй. Ингээд зохилтоо туршиж өгчмаар Цэндээгийн мэдрэмж өрсөлдөгч рүү орж ийн гэсэн үг. Зохилтын хүч нь баагаар алхамаар ямхаа мэдэрч ийн гэсэн үг. Тэг тусмаа өрсөлдөгчтэй хэцүү. Харьцангуй одоо мэдрэмж бүх зүйл Цэндээгийн хувьд бол энэ өндөр байна. Тэгтээ тайван байж болохгүй. Зохиол бол хаанаас ирнэ. Аюултай. Үргэлж одоо төвлөрсөн хянамгай байх хэрэгтэй. Маш гоё. Доороос гиз зогсон. За гиз толгой холбоо дуурсаар ажилласан. Арын гар мөн онж ийн. Шууд арын гар шидэж байгаа нь бас гоё очиод юм тий. Тийм ээ.
Тал зөрсөн үед бол ер нь арeenгаар очих гээд байдаг тал байдаг тий. За энэ гоё. Зүүн тий баруун солгоо гэдэг. Арeenгаар яд хажуугийн цохилт хийж байна. Ер нь ингээл хараг контролдод байж байгаа хэрэгтэй. Нэг ахтар бас яг тий зөв. Цээж та цохилын нар хамгаалалтаа Коби Брэди алдаад байна. Урд гарах гэсэн ахаад цохилын нар хамгаалалт нь гоё. Эцэг болгосон дээгүүр. Гаргаа зогсон. Маш гоё юм сайхан байгаа юм байна да. Мэдрэмж гоё юм тий. Гоё юм. Гар хамгаалт. Одоо энэ дэр ингээд хоошоо үлдчихэж гэсэн дэр ирж байгаа гарын ингээд гар хамгаалт гэж ирж байгаа шүү дээ. Хамгаалт хийгээд холцоод байна шүү дээ. Энэ өөр гоё хэлчихэд байна. За гоё мэдрээц гаргалт хийсэн. Эндээс тойрог зайлчих хэрэгтэй. Зогсохгүй юу. Гоё ахаад эзэн зогсон. Удгаар хажууд оностой болсон. Сая удгаар хажууд өнхөр гоёсож юу. За ер нь сая нэг 2 дугаар раундын сүүлийн 30 секундэд бол Коби Брэди хохирол амсчлаа тийм нэлээд хохирол амслаа. Сая удгаар хажууд бол гоё шүү. За монголчуудын уур амьсгал тэр цаана хэлгүй явах нэг монгол зүрхийг тийм зохилж байгаа шүү дээ. Тэгэл олон монгол зүрх хажууд нь очиж би одоо л дэмжээсээ дээрээс нь хэдүүлж гисэн бас эндээсээ гоё угаад дэмжээсээ. Тэг яг одоо бас нэг мэдээлэл чанартай зүйл хийе. Амралтын дундуур бүгдээрээ Цэндбаатарын Instagram-ыг хаяыг яг одоо бүгдээрээ дараасаа. Тэгээд дагаасаа. Аль болох олон хүмүүс тий дагах тусмаа Цэндбаатарын одоо хөв дараагийн боломжууд нэгэх нээлттэй. Тэгэхээр яг одоо бүгдээрээ уцаа Instagram руугаа ороод Цэндбаатарын тусааны үзэхтэй Цэндбаатараа дагаараа гэдэг миний би бүр амжилтлан хүсмээр байна. Шинэ ахмад коммент сект юуг Instagram-ыг хитчээ. Скриншот хийгээд оруулчих. Тий скриншот хийгээд авчи юу гэж тавьчих. Давхар тэгээд миний хаач бас дагаараа гэдгийг бас хэлчихье. Papa Coach official гэж байгаа. Энийг дагаад өгөөрэй. Илүү их олон бас мэдээлэлүүд хүрэх болно цаг тухай бүрдэн. Окей. За ингээ 3 дугаар раунд. За 2 дугаар раунд бол их гоё раунд болсон шүү. Агуулга явж тэ. Тэглээ. Ер нь бүх талдаа л Цэндбаатар нэг гоё тохоо тавьчихин тэ. Яг хараа сайн байна. Тэр сая сүүлийн 30 секунд урдгарын хажуу Цэндэгийн хажуу хонштой болсон шүү. Яг дөрөгтлавсан. Хэрвээ Коби Брэди өшөө жоохон нягттэй. Жоохон Цэндэг удирдах чадахгүй байна. Уршаага хөвжүүл сайн удирдах хэрэгтэй. Удирдах чадахгүй байна. Баг зэрэг удаан байна. Ер нь сандралт өгөхгүй байна. Цэндбаатарын эсэргээрээ илүү их тайван хараад тий гаргалт хийгээд хараад өөр хийж байгаа юм. Энэ бол бидний хувьд бол ачигтай. Хэрвээ ятраагаад итгүүх ингээд уршаагаад тавьсан. Энэ бүх тулаанд хийгээд Цэндбаатарыг чичээд байвал хэцүү. Тохгүй. Яг ер нь зүгээр за мэдээж 5 насны зүрх бол байгаа. Тэгээ өндөрөөс бол модны зүрх нь насны зүрх байгаа учраас орж ингээд ур чадварын зүрх бол байна. Ур чадварын зүрх гэдэг зүйлийг бол тэгээ одоо яаж ч орлуулж болдоггүй байгалаа өгдөл шүү дээ. Тийм шүү дээ одоо. Яг гоо мэдээж одоо сэтгэл зүрх байна. Одоо зориг төсөв төвчээд гэдэг зүйл бас байх гэсэн яг ур чадвар гэдэг зүйлийг бол юу ч яаж ч орлуулж чадахгүй тийм. Тулааны үед Цэндбаатар ч үгүй тулаач. Яагаад хүмүүсийг байгалийн өгдөлтэй гэдэг вэ? Тулаан чинь чадахгүй. Тэр нь амар ингээд гоё харагдчих. Юм дайныг ихлүүлж чаддаг. Зодооны ихлүүлж чаддаг. Өөрөө зодтолж чаддаг. Өөрөө ялч чаддаг тийм. Энэ чинь их чухал зүйл байхгүй. Яагаад тийм. Одоо ингээд нэг үе гоё дисциплин наад юм байна. Одоо ингээд яг сая ингээд тасалж магадгүй хэлсэн. Одоо нөө тактикийн хөлбөр фактор өгөхтэй. Чинь хоошоо яваад ирсэн. Тэгсэн чинь энэ дээр бол яг дундын зайлаа зогсоод бити хоошоо зайлж гараад их шиг. Ийм тактик хэлсэн болов гэж бид харж байна. Яг наа зогтын жоохон өөр төр хүлээж ав. Зогтын дараа хамгаалалтаа хийгээд гар хамгаалтаа зөрөө зогх гэсэн юм шиг байна. Шууд хөлбөр сая урдгаар оновчтой болсон. Ахаа тажуу. Одоо энэ багт чичи. Багт чичи. Хори. Багт хууртай тий. Чи тогсон хөдөлгөөнүүд байвал бүр ингээд эвгүй байдал Коби Брэди орохоо. За сая арын гард нь орогдчих байна. За Брэдигийн хувьд бол ер нь ядралт бол байна шүү. Ам ангаагаад тий хөдөлгөөн удаашраад лагшраад их чинь тий. Хитгэх булчин юмас өндөр байгаа хүн ч тэгдэж шүү. Яг боксд бол шолон булчин их хүсэж хитгэх том бүдүүн булчин бол аль чадвар сударчдаг. Энэ бол ойлгомжтой. Маш гоё. За энийг харна шүү. Цай үлстэй аюулгүй цогцолч шүү. Яг чамаргаан дээд хэсгээр энэ хажууг цогцолт ингээд нөлөөлөх боломжтой ард дагсны хэсгээр буугаад ингээд ийм
ялцсан тохиолдол таагаад байдаг. Тэгэхээр энэ сан зовд байна. За ингээ 3 дугаар раунд өндөрлөлөө. За тулаач хотын явж шүү. Тэг чинь. За ингээд эхний 3 раунд явчлаа. За ер нь эхний 3 раунд бол бүтэн удирдчихлаа. Агуулгын үед за тэгээд эндээс бол ер нь Коби Бридийг харж байгаа манайхаа. Өөрт нь л амаргүй байгаа нь бол хангалттай харагдаж байна. Амаргүй дулаан болж байна. Ер нь бол бас за энэ Монгол залууч бас чанга даваа шүү гэдэг зүйлийг бол мэдэрсэн л сууж ах шиг харагдлаа. Сая бол ингээд үнэхээр гоё зайнаас дундын зайнаас яг ажиллаж байна. Хараа hodож энэ дээр тэтэ хажуу. Удаашруулснаар харагдаж байна. За Эстоны чиний дээр хилээ гаргаж байна. Коби Брид хилээ гаргаж байна шүү. Тэгээ хилээ гаргаж байгаа юм цэндээ өөрөө ч гэсэн ойлгож байгаа. Биер мэдэрнэ шүү дээ өсөлтөж хараад. За энэ суларч ин даа гэдэг. Ер нь тэгэл сэтгэл өгж болохгүй тулааны явцад ямар ч боксчин ямар ч хүн сэтгэл өгж. Сэтгэл өгөхөөрөө л орчдөг байхгүй. Абрахам одоо чинь сэтгэл авчаад нөгөө зэн дээр байсаа гэд явцсан. Тэгээд за ингээд 4-р раунд эхэлж байна. За нийт оновчтой болсон зохилтуудын тоо тийм байна. Эхний раундд 17-15 байл ойролцоо гарчсан бол 2-р раундаас зөрүү гарч ирсэн 29-12. 3-р раундын дээр буюу сүүлийн раунд дээр 37-15 байл. 35-10 байл. Нэлээд зөрүүтэй шүү. Тийм байна. Нэлээд зөрүүтэй. Guys, энэ ингээл мэржлийн бокс маань юм одоо оноо түүсэн шүү дээ. Гар хамгаалт тавиад яг юм өөрийнхөө цогцолтыг хүн цогцолтоор шийддэг гэж бид хөө ойлгох хэрэгтэй. Ягаа юу. Тэг хэрхэн яаж гэхээс илүүтэйгээр ялах нь чухал. Мэдээж одоо хүн цогцолтоор ялахгүй ялдаад үнэхээр гоё хамттай. Хүн цогцолтоор ялах нь илүү их одоо мэржлтүүдийн сонирхлыг илүү их татна. Миний хувьд бол одоо зүгээр цаана байгаа мэдрэмж шүү. Гоё цогцолт хүн цогцолтоос ялаасаа гэдэг ийм бодол одоо байна. Тий, ер нь бол одоо цэндийг маань замналтч тэр тий. CV-нд нь өөрхөн CV-нд бас хэрэгтэй л байна л да хүн цогцолт. Дараа дараагийн чансаа, дараа дараагийн том планууд ч гэсэн ер нь бол энэ тулааны хүн цогцолтоор ялчвал хэрэгтэй л байна ер нь. Тий. За ингээд 4-р раунд үргэлжлэж байна. 4-р раунд талдаа орсон. За цэндийг маань бол ер нь бол мэдэрчлээ өөрийгөө хөл дээрээ ажиллаад хөнгөн тойроод рингээ ер нь бол өөрөө дураараа эзлээд ингэ явж байна. Цэндигийн маань хувьд бол ер нь бол тоглолтын арга барил, довтлооны сонголтууд их олонтой тийм. Яаж бол яаж хөлбөр шилжиж ажилладаг тийм. Ер нь өсөлтчдөө ингэ тааруулаад тоглож явждаг шүү дээ. Тий. За сая үнэхээр гоё арын гар. 2 гарын дунд өөрсдөө ганц хатгаал авлаа, толгой өлийгөө авлаа Коби Бридийн хувьд бол хэцүү байх шиг байна. Коби Бридийн хувьд бол яг зүгээр тэгээд маш гоё хүлийн ажиллагаа сая хойдлогоо шилжээд урдгаараа хажуу гэж татсан. Үнээр гоё юм ур чадрыг харууллаа. Энэ нь өөрөө сэтгэл зүйн зайрал. Тэ. Яг урдлагаарыг нь хажууд гараад гасан маасаараа зогч чинь. Энэ бол энэ ур чадрын зүрэг өөрөө сэтгэл зүйгээр харуулж байна. Энэ бол сайн. Ингээл явчих юм байна. Маш гоё дөрвөн угсаал хийж ин гис толгой холбосон. За боксд одоо дан ганц толгойд одоо аялны кейсүүд тэгээд гис толгойд холбосон юм бол өрсөлдөгч боксд нь хүнд байдаг. Одоо энерги барагдаж контрол одоо өөрийнхөө хянах чадвар алддаг гэсэн үг. Олон талд зогсох хэрэгтэй. Сая ерөөсөө Цэндотер өөрөө сайн судалсан байна. Яг энэ арын гараа зогсон бол заавал одоо мирок гэж ирдэг тийм. Зогсны нарыг хамгаалт үнээр гоё хийж ин хийгээ дуусахаар гарын дагаж л орж ирээд байна. За ихэд маш гоё. Ингээд 4-р раунд өндөрлөлөө. За ингээд энэ рингний болонд 3 шүүгч тий. За тэгээд 2 тасгалжуулагчдын хажууд бас хяналтын шүүгч тий. За хяналтын шүүгчнэр одоо ингээд хянж байгаа рингний болонд одоо яг энэ хин харж гарч байгаа юм шүү дээ. Зэрэгдэн коуч нөгөө лафны коуч. Тэр үүдэн шүү дээ. Үгүй наатлийн рингний гадна сууж байгаа энэ аюу алдартай. Зэрэгдэн маш хурдтай нөгөө лаф авдаг шүү дээ. Хобби гэдэг үү? Тэр харагдчихэв. Энэ гар дээр зохилын хамгаалт тэр үндэ дээр цээж татгалаар гарч байна. Тэгээ түрүүн хэлчихлээ рингний болонд хяналтын 2 шүүгч байгаа. Тэр яадаг вэ? Тамирчдад одоо амралтын дундуур одоо тэг янз бүрийн сэргээшин шинж тий. Одоо энэ тулааны дараа сэргээшин шинж өгч байгаа.
өгч байгаа. Тэр одоо наад зогсож байгаа саарл бижигтээр Тийм. Эндээс бас гарч ийн те хяналтын шүүгч. Одоо энэ хоёр адилхан саарл бижигтийн хүмүүс хяналтын шүүгч шүү. Тэгэхгүй одоо дунд нь сэргээх барих ийм хүү зүйлүүд бол харагданаа. Тэгэхээр ийм зүйлүүд иргэндээ шүүгч. Үүнээс гадна ийм шүүгч байгаа даа. За үүний шүүгчдүүд тулааны явцыг одоо өөрийнхөө зүгээс үнэхээр одоо тулааны зогсоох их хэрэгтэй. За ийм шүүгчдүүд эрүүл мэндийн талаас хүндрэл сэтгэх, тэ уруу сэтгэх, за гар уруу бицрах, мөр тохоо одоо эвгүй болох. За сайн бас маш гоё гаргалаад нэг эргээл гаргаж байна те ажиг. Тэгэхээр ийм хүү одоо мэрэгжлийн зүгээс шүүтүүд ингэж явж байгаа. Авар гарахад Брэди сударцсан. Ер нь за баруун талын нүд бол баг зэргийн нэг аим юу харагдав. Тэгээ охирол авсан, хавцсан байнууд бол гэж харагдаж байна. Ахаад орос гисэн урдгаар хайж. Тэндээ ч өөрөө ч юм тайван байна да. Ер нь ингээд хайрцаглан өөрийнхөө нэг гараг атхан гэж одоогийн байдлаар бол оруулсан. Хяналтыг одоо бүрэн удирдах явж байгаа гэж буруудахгүй. Тэгэхээр яг л тэгж харагдаж байна. За сайн арын хажуу Оногтой боллоо. Ахаад хөл алдуулаад бас 9 толгоо. Одоо ингээд цогцлын тоогоо нэмэхээр харагдаж байна. Тэндээ ер нь ингээд өөр мэдрээд ихлээр цогцлын тоогоо нэмэр сан. Ингэж явж байгаа чинь гоё ажлын даавар өсөх юм болов. Тийм. За Брэдигийн бол жоохон угшаашхаад ажиллаараа тоог жоохон нэмж хэлж байна. Тийм ээ. Цаг гэхдээ 2 гарын тэр 10 гарын шугам зогсолт тийм хүнд биш юм нэг бас нэг жоохон өртөөл байна. Тэнд бол өртөх хэрэггүй. Тэгээд нөө тий яг энэ зогсолч юу. Хамгийн сайн хамгаалалт бол дотлоо гэдэг шиг тий. Брэдиг бол одоо жоохон угшаа яваад бас цэдигийн араас нь ирээд байгаа шуургасан дотлоонуудыг жоохон одоо зогсоох тий жижигэн жоохон сааруулахыг ирмэдэж байгаа шиг харагдаж байна. Тий. Хэлээж одоо дасч үзэх өсөж угшаагаа явж жоохон ноол тий бити тайван байлга өдөрт өөрөө хэлгээд одоо тийм зүйл хэлж байгаа бах. Тэгж л харагдаж байна. Энэ раунд нь бол бас урагшаага жоохон яваад илүү хатаа цогцолт нь олон хийж гарч за урдгаараа хажуугийн цогцолтоор болоо. Тэндээ гэхдээ энэ раунд бас жоохон юу байгаад байна. Нөөгөө тий өөргөө. Тий жоохон нөөгөө жоохон боломж олгоод байна уу даа гэж харагдаж байна. Гэтэ хүн чинь рофт биш шүү дээ. Зарим нэг раунд нь тасч үзэх наад раунд өгөө гэж байгаа юм. Өгөө гэдэг чинь тактикийн хувьд тий жоохон амарчгаа гэж байгаа. Зүгээр амарчгаа. Бас хитгэл байн хөлтөөрөө дэгдэж яваад байгаа бол асуудалтай. Тэгээ Брэди одоо харин бас нэгэн тулаад ажиллаад байна шүү. Бас амраахгүй байгаад байна шүү. Тэгээ тийм маш гоё яригаар 2 гарын дундуур хажуу юм шиг үтлээ доороос цогцолт ороштой болсон. Энэ одоо одоо тэндээ цэргэн шүү. За энэ раунд нь жоохон өгч байгаа жоохон хит цохиулж байгаа маш гоё зогсон. Яг нэг шигтгэд тий гоё уулгачлаа. Ингээ зохиндоо цаг дууссан ахад сулхан гэхдээ цогцлын дараа хамгаалалтаа бодно шүү. Яар хэрэггүй тэндээ. За цтай байлаа. Дахиад нэг 30 секунд явсан бол бас мотор штэ бас тийм. Яг гоё байна. Стал одоо нэр дүүг арахлаа бахарах чинь өнөө хангаа цэцэрлэг тийм. Өдөөс төдий өртөл ясан. Энэ залуу өнөөдөр ингээ Америк нэгдсэн бас Филиппин бокс өөрийнхөө яг хүсэл мөрөөдлийнхөө төлөө ирсэн толдож чинь олон залууч хүүхд залуучууд өөрийнхөө зүгээс энэ раунд ягаад цаг 5 байж байгаа. Энэ юу андуураад авах. Сая 6 дахь раунд. За тэр шүүх шилжих шиг байна. 6 дахь раунд шүү. Сая 7-ийнхоо юм аваарчлаа шүү. 7 дахь үеийнх юм аваарчлаа. Юу хөдөл гэж бодлоо шүү. Манаас одоо энэ цаг үеийн шилдэг мэрэгжлийн боксчдын нэг баярхүү маань Синдиг энэ тулааныг бол 5 дугаар раунд дээр дуусгана гэж таамаг бичсэн байсан. Тийм ээ. Ер нь бас төглөө шүү манай баярхүү маань ямар ч гэсэн тэр үг нь очиж доороос ч юм шиг хажуу ч юм шиг нэг тийм гэглээ гэж одоо хэлэхээр. За ингээд 6 дахь раунд. Тэгэхээр яах вэ? 6 дахь раунд эхэлж байна. За ер нь за зохилтын тооны ялгаа тийм. Оновчтой зохилтын. Синдээ бол баг 3 дахь илүү шүү дээ. 136 58 гэсэн. Зүрхэл байна. Тэгээ 6 дахь араас үнээр гол зогсон. Ахаа зогсон давцсан. Монголчууд мөшөө сайн уухал нэмж хэрэгтэй юм. Монгол үзэж байгаа монголчууд нэг сайхан шеэр хийж хэрэгтэй. Бараг хоёулынх нь сая үйдсэн скор болсон шүү дээ. Тэглээ шүү дээ. Тэгээд 40 хүрлээ шүү дээ. Тэгээд бас л ховор үзүүлж байгаа та.
За сая урд гарт нөр ямар юу орогдов та цараад явчлаа. Энэ тий за юм болохгүй байна гэж юмс бигээд ингээд. Яг ер нь ингээд за дууд чинь гоётой ингээд ер нь одоо ер нь бас үгүй штэ цэндээс гоё юм тайвч өгдөг байхгүй юм чинь. Орогдоо занаач хүрээд иргээ гараад дууд чинь те. Ахаа доор сайжууд тэр цохил цогч ингээд урд гарын доороос үнэхээр гоё төгсөн шүү. Ингээд харах юм бол зүгээр мудрал харагдаад байна те. Тэр бэлий гэж харахгүй. Сингапур урд гарын тэр дудрыг харчих. 34 at 130. Age is a factor. I said that from the very Ер нь beginning. тэгээд улаан болонгоос гардаг. Улаан болонгоос яагаад одоо улаан болонгоос гарч байгаа Сингапур юу? Тэгээ Бэлиний одоо тэр лент нь улаан байна. Улаан гэдэг бол ранкийн үед бол илүү. Тий. Илүү одоо ялах магадлалтай Өндөр тий. боксчдод улаанаас гардаг тий. Тэгэхээр тэгээд ойлгоорой манайх юм. Улаан бол ямар ч тохиолдолд дээр гардаг. Чансааны үед ч гэсэн цулааны үед чансаад талхалж байгаа бокс дандаа дээрээ бүр гардаг. Олимпик бокс тий. Олимпик бокс гэсэн. Энэ дандаа улаан. Би нөөрөөр илүү бокс ч улаан дээр тавигдаад улаанаар л дуусдаг гэсэн үг юм. Чансаа гадгалж чадах юм бол. Ноо тий яг гоё маш гоё. Nice again there from Berdanabat. He's in, he's out, and then resets to get back to work. Набаг зэрэг хууралт хийгээд ихтэй. За ер нь яг эцэнтэй өөрөө ойлгочлоо. Хууралт тий сая хууралт шүү дээ. Яг тий. Маш гоё сезний цогцлын рамгаалт урдгаар хатгсан. Үнэхээр гоё бэлтгэлчт нь гоё байна. Замирсан урдгаар доороос өгсөн. Хажуу ахаад урдгаар энэ урдгарын доороос л үнэхээр гоё. Урдгарын доороос өгтөө арын гарын хамгаалалтаа сайн авмаар. Тэгвэл баг зэрэгс гар доошоо буух гээд энэ удаа л гэж хэлсэн. Зохиолж байгаа бокс хэр өрхтэй бас зүр зохихгүй л дээ. Хамгаалт руугаа шилжин. Энэ яг тийм. Маш гоё урдгаар зогтон зайлаад холдчихлоо. За ингээд 6 дахь раунд өндөрлөлөө. За хяналтын шүүгч энэ цаалт бичигтэй шүүгч хяналтын шүүгч хөдөлгөөс нь ингээд ажиллаж байгаа. 6 rounds in the books. He's got a knockdown. За 7 дахь раунд. За тэр цаана одоо Монгол улсын далбаа одоо 3-аар харагдаж байна. Монголчууд маань бас ер нь бас гоё хаал төвчөө уралдаа энэ fan тэр Африкт байна уу? Арабт байна уу? Америкт байна уу? Европт байна уу? Тэгэл ганц Монгол ганцаараа яриад нэг 10 20 хүний дайныг монголчуудаа орилол хэмжээл босдог шүү дээ. Тэгээ монголчууд маань үнэхээр гоё тэр тийм халуухан шинж чанар монголчуудад бол байдаг. Төвчөө уралдаанд явж байгаа л тэгэл нөгөө баяртай цай, цөөн, хуушуу авчраа тавьчихсан. Тэгээд эх орноо санагцгаараа хоолоо хийгээд тамирчдыг хайжуул тавьчихдаг. Монголчуудаа үнэхээр их баярлалаа. Одоо Сингапур тулааны дараа Монгол ол эдэн нэгээс ойлгомжтой. Тэрийг Монгол бол цөөн хуушуур авчраад буус тавьчихсан байгаа. Халуунаар. За ингээд 6 дахь раунд эхэлсэн 7 дахь раунд. Хэлж байна. За тэгээд тулааныхаа лайв дундуур бас Цэндэгийнхаа спонсор байгууллагуудад баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд яг Капитрон банк өнөө Капитрон банк бол хизээнээсээ л одоо боксыг одоо олимпик бокс манай боксыг дэмжиж ирсэн хүмүүн хоёр маань ч гэсэн манай мэрэгжлийн боксийн зөвлөлийн эвент дээр номот боксинг промоуштай хамтран бас эвент юм ивент тэгэхээр хүмүүн эвдэс гэсэн баярлалаа гэж хэлмээр байна. Капитрон болон хүмүүн баяртай баярлалаа гэдэг чинь сэтгэлээ дахиад хэлнэ. За тэгээд Цэндгийн маань шортыг уралсан, өмсгөлийг уралсан хич спортынхаа бас баярлалаа тийм баярлалаа. Үргэлжлүүлэн бас мэрэгжлийн боксийн гой гой шортуудыг урлаарай. Монгол зохион байгуулагч хэвүүд дээр бас хамтарч байгаа бид тийм. За их гоё арын гар шидэд тойрол гараа авчиж байна. Одоо л энэ раунд хоош явсан. Одоо ер нь зөв хөдөлгөөнөөрөө илүү удирдаад илүү сэрэг ажиллаад явчих юм байна да зэндэ. Тийм байна уу. Энэ Били юу шүү? Эверлес гэх юу ч нэрмал байна. Тийм байна. Энэ хоёр өөртөө BS-ийг сонгосон юм байна. Бэлэн ингээд хэлбэрийг харсан чинь яг хөө ингээд ер нь бол Бэлийн сонголтуудыг бол одоо зохион байгуулж проект өгнө. А тэгтээ өөртөө бас тамирчид нь аль Бэлийг өмсгөө өөртөө сонгоно. А тэрийг хоолцоо ялчаад батлна. Тэ? А тэгээд Цэндбаатарын Бэли бол Эверлестэй байгаа юм байна. Тийм. Багдгүй Эверлестэй цаашид хамтран ажил нөхцөл байдалч байхыг үүсэхгүй. За Rival гэдэг бол сүүлийн үед одоо энэ Канадаас гаралтай энэ брэнд гэж одоо би ууж судалж ирсэн би бас сүүлийн нэлээд өндөр потенциалтай бас мөрлийн бокс орж иж байгаа. Бас том эвентүүдийг бас Rival Belly бас ингэ зохион байгуулж байгаа. Тэгээд Цэндбаатарын хувьд ч гэсэн
Everlast юм байна. Манай ч гэсэн Мэрлийн боксын Everlast брендийн бэлгийг одоо явуулдаг тийм. Ер нь ялцчгүй тэгэл тийм брэнд л тийм. Брендтэй Everlast одоо. Одоо ингээд Олимпик боксын бэлий бол гадна тал руугаа ирэхээр өнөөдөр бол энэ Мэрлийн боксын бэлий дотор тал руугаа байдаг. Яг цэвэр атгацсан зориулсан. Үнэхээр гоё тогтолцоо ажиллагаа хийж энэ заалны уур амьсгал цаа цонцогдож байна тийм. Холбоод сая нэлийн хэдэн зөвлөлт Хийж юм тийм. амжилттай болгосон шүү. За энэ Хажуучлаас нэг булан руугаа хараад тийм байна. Сужуулагчаас нэг зааварчлагаа сонсож байна. Сая үнэхээр гоё тийм. Цохол тэгээд цэжний хамгаалт цэж татал богино одоо цохлын дараа хамгаалт гэдэг бол чухал. Яагаад чухал вэ гэвэл чи ерөө цогсонд бол чиний хойноос цогцлын хойноос заавал одоо цохид ирнэ. Тэгэхээр энийг л анхаарах хэрэгтэй. Олон бокс цогцлын дараа хамгаалалт гар доор байснараа тий алдаж одоо хүн цогцолтонд орох одоо оноо алдах хүсээгүй үр дүн одоо амсдгаа. За үнэхээр гоё одоо 1 2 3 тий цохид хөл дээр хоошоо гарч ийн. За ингээд одоо лайвын ер нь нэлээд өндөр түвшний юм одоо зэрэглэрээ орчлоо 40k одоо монголчууд нэгэн зэрэг үзэж байна. Баярлалаа та бүхэн. Бид хоёрын бас одоо Зөндбаатрийнхаа тулгааныг халуунаар нь монгол тайлбартаагаар яг мэрэгжлийн зүгээс гэж одоо хэлмээр байгаа юм даа. Зүгээс тайлбарлаж байгаа. За онцлог байлаа төвшөө гэж өрөвд тий. Тэгээд уламжлалт дагуу энд цааш тахна. Бас тайлбарланаа. За ингээд одоо нэрийн болон дасгалжуулагчдын зөвлөгөөрөд хэлж байгаа даа. Мэдээж одоо воли Зөндбаатарт одоо болж юм болохгүй байна гэдгийг хэлж байгаа. Тэгээд дасгалжуулагчдын тактик сая удаараа айлх үнээр юу болсон бэ тий? Тийм бай. Халуугийн бараг хэвээр зөвлөгөө хийхэн гэдэг өөрөө тэр дасгалжуулагчийн хэлсэн одоо зөвлөгөө өөрөө бид тэр хүлээн аван өөрөө тактиктэй хостуулан яг энэ гудмад нарыг одоо гаргана. За ингээд нийтдээ 41,000 Тэгэж байна. Ай үнэхээр гоё юм шүү. За ингээд 8 дугаар раунд бас 8 раунд хийж байна. Ер нь 10 раундын дулаанууд 8 дээр босч байгаа дуусчих гэдэг тал байдсан шүү. Аян тий. Зөндбаатар бол одоо Зөндбаатар түрүүн өгч байна. Би бол Зөндбаатарыг бол одоо нэг 40% гарах толж байгаа гэж харж байна. Яг үнэ зүгээр энэ 50-60% юм бол ингээд нөөцлөлт халдсан. Одоо нэг сайн ажил ажиллана. А тэгтээ зүгээр нэг тэндээ амар чухал биш зүгээр. Ер нь ингээд бас 10 раундаа бариад явах нь бас дараагийн дулаанууд хэрэгтэй. Битгий бас өмнө дуусчихаар бас дараагийн олон раунд дээр бас битгий цэлтийн явж гисэн. Тэр хэмжээний уур амьсгалаа мэдрэх, өөрийнхөө тэр бие ачааллыг мэдрэх тий ийм хүү зүйлүүд бас байгаа. Одоо ингээд тэрнийхээ өнцгөөс харж байгаа тий. За тэгээ бүгдээрээ гоё нэг ахаад шеэрлээд өгч. Ахаа нэг гоё шеэрлээд өгчээрээ ингээд өнөөдөр Америк нэгдсэн улсад Зөндбаатар маань Мэрлийн боксын 15 дахь карьерийн хадлааныг хийж байна. Түүнээс Барбадосын боксчин Коби Брэдитэй одоо Мэрлийн боксын WBC холбооны мөнгө мөсний талаа Америк нэгдсэн улсын мөнгө мөсний талаа. За мөнгө мөс одоо дэлхийн аврал шалралт хэмжээний өмнө шат ийм одоо чухал. За Interim Silver International гэсэн бүсгүүдийг одоо тухайн боксч нь өөртөө авч ийж дахиад одоо дэлхийн аврал шалралт хэмжээний одоо толгойг хийж одоо горилох эрхийг авдаг. Маш гоё гэсэн зогч юм тий. За тэр Ямар гоё нэгт байна. уртлын гарын тойруулаад гар хамгаалтыг тойруулаад яг хажуу зүгт амжилттай буудж байна. Ер нь яг энэ гар хамгаалтыг тойруулсан тэр хоёр чихийн хацаа ч юм уу Чамхаа тий. тэр зөвлөлтүүд яг бас гоё очиод байна очиод шүү. За ста гоё гизсэн тэссэн дэсээ хоёр хэд Үнэхээр гоё. Бас л нэг Барбадос зүрх бас л ингээд тавьчих шүү дээ бас тий. Их орныхоо албааг бас ингээд оролцсон. за бриди ч гэсэн тэр бас сайн дааж шүү. Сайн дааж шүү. Зөндбаатар бол бас сайн одоо арын гаргаад гиз доороос холбосон тохиол хийсэн оновчтой болсон. Тэд нэг ингэж байгаа нэг ингэж байгаа. Нэг биеэ суулж хоёр талын жилж байгаа. Нэг гоё тохиол залгасан шиг ажилтсан шүү.
Нэг сэргээд шүү. За сая одоо өөрөө хажуугийн цогцолтод цон ийгүү. За ингээ яриад байлаа. За ингэж байгаа бүү чи тий. Одоо одоо яг том залгсан шиг ажилт юм да. Маш гоё. Гэтэ гар дээр байна. Сүүлийдээ ажиллах болстой дуусах чи даа л гэж байгаа юм шиг. Сүүлдээ орчмыг ус нилээ нэмлээ. Тэглээ. Одоо ер нь бол ингээд харахад зохилтууд очиж байгаа боловч яг бүх зохилтууд бас яг 100% хүчээр очихгүй шүү дээ тий. Зарим зохилт нь сул, зарим зохилт нь хүчтэй, зарим зохилт нь хуурмаг, зарим зохилт нь жинхэнэ. Сая яг сүүлийдээ ажиллагаа бол яг нэг үнэхээр гоё орчин. зөгчий доо гэж байгаа л яг зөглөө. Тэглээ. За ингээд сүүлээсээ 2 дахь раунд биш. Түр раунд гэж байна. За тэгээд та бүхэн илүү их одоо мэрэгжлийн бокстой ойрхон байхыг хүсвэл одоо миний Instagram хаяг болох Papa Coach Official гэсэн хаяг байгаа даа. Тэгээд та бүхэн боломжтой бол дагаарай. Тэгээд бокстой илүү их ойрхон байхыг хүсвэл миний сугаас мэдээлүүдийг авах боломжтой шүү. Tөвшөөс боксинг корнер, Төвшөөс боксинг корнер Papa Coach би мөн одоо Instagram миний одоо хаяг байгаа. Papa Coach Official гэсэн ийм хаяг байгаа даа. Та бүхэн бас дагаж намайг дэмжээрэй гэдэг бас би чинь хүсмээр байна. Тэгээд өвөнд юу хэлдэггүй байсан хэлмээр санагдсан. Яагаад гэвэл хэлэхээр бас хүмүүс үнээр гоё. Дэмждэм байлээ. Дараа дэмждэм байлээ. Тэгээд та бүхэндээ бас бокстой холбоотой олон цагаан контентууд, тэмцээн уралдааны мэдээлэл цаг зохион бүрт хүргэнэ гэхээр Instagram хаяг байгаа даа. Papa Coach Official сайт шүү. оногтой болсон хүнд зохилтуудын үзүүлэлт харагч. За миний хувьд бол Tөвшөөс боксинг корнер гэж байна. Тэгээд 5-6 жил болж байна. Мэргэжлийн боксын мэдээлэл оруулдаг. За тэгээд Монгол боксчдын бас дараагийн талааны тов мэдээлэл бол оруулаад явдаг. За тэгээд бас дэмжиж болно манахаас. За дэмжээ цаг дагаад өгөөрэй. Яс 2 раундын эхний минут. Лигийн маань хувьд сая сүүлийн 8 дугаар раундын төгсгөлчгээ ер нь явчих юм бол энэ 2 раундын дээр ч дуусгах боломж байна да. Үрүү харагдаж байна ер нь бол. Эсвэл жоохон өөрийгөө хүчлэхдээ болцоод юм шиг харагдав. За Синдиг авсан байрал бол финиш гэдэг ийм үрэлт. Эний Флойд. Тийм Флойд Мэйвезер финиш. Нэг дараа урд эцэн дээр авсан байрал. Хүндлээ авсан байралтай. Арын гараа бол шанаагаа хамгаалсан байралтай тийм. Үнээр гоё чинь. Цайл тэр урд гарын доороос ухсаа. Доороос хажуу ахаа доороос гэх юм. За энэ дээр бол яг тэнд бол ингээд тактик модон тойроод гарч болно. Энэ дээр бидрээд хий зөхүүлээд тактикийн тулаан дундын болоо ойрын зайд ажиллаж гар хамгаалт тавьж юм. Энергийг барж байгаа шүү дээ. Ядраач. Одоо өөрөө ингэж өгчөөд ер нь ингээд цэнийг тактик би тэгж хараад байна. Эхний 20 минут нь жоохон ажиллаулаад байна. Тэгж байгаа төгсгөлийн 1 минут сүүлийн 30 секунд гоё ажиллаад байна л да өөрөө. Тэгээл ингээд батгаж болчихсон. Тэр энэ раунд батгаж болоод авчаад байгаа. Төгсгөлийн 5 ч гэсэн илүү байна тийм. He's lean, he's strong, powerfully built. He's obviously got a ton of grit. He's very confident in our fight. Энэ гар хамгаалтууд дээр очиж байгаа ч гэсэн юм бол Бридэд хохирлол очиж л байгаа тийм байна. За Бридэгийн хувьд бол ихтэй цогцолтуудыг сайн дааж байна. Өөрөөс раунд хоошоо их тусан. Энэ л алдахгүй шүү. Раундын хуваарлалт гэж бол мэдээж боксчдод бол байгаа. Тэр тусмаа олон раундын талаар орцдог боксчдод бол раундын хуваарлалт гэж бол байдаг. Хичвчээ хуваарлж шүү дээ. Тэгэхгүй тэгээд эхний одоо 3-4-5 раунд нь бол байдаг бүх хичвчээ бол бас 50 товч болохгүй. Тэр бол мэрэгжлийн боксчд яагаад мэрэгжлийн гэдэг байгаа вэ гэж тэгээд одоо энэ раундын хуваарлалт их раунд нь яаж ажиллах вэ? Өөр байдаг учраас мэрэгжлийн гэдэг байгаа юм да. Сайн хүсэл раунд өндөрлж байна. За спонсор гэнэ хаа. За Цэндигийн манай ивент фикчээр Капитрон банк ажиллаж байгаа. За мөнхнөө ий. Жагаад дараагийн плануудаас мэдээжсэн тийм манай ивент фикчээр явах. Сүмнүс нь барьсан талаас нь хийлээ.
Та бүхний дэмжиж байгаа тамирчин бол We've seen some impressive chins here та tonight. бүхний дэлийг This авахгүй series, that's for sure. шүү илүү өндөр амжилтыг бол үзүүлнэ гэж бол найдаж байна. Honestly, some impressive bodies too. Some of the body За shots. би энэ бас төвшөлтөнд бас би бас нэг сонирхолтой мэдээлэл төргий. Бас 10 дугаар раунды төвшөлтөөр бас гоё мэдээлэл төргнэ тэгээ. Цэндбаатар бид хоёрын бас нэг юм онлайн хичээл байдгийг тэгээд онлайн боксинг одоо зөвхөлтийн хичээл байгаасаа тэгээд манай Papa Coach боксинг клуб маань онлайн ийм одоо 4 цагийн өндөр чанартай өндөр түвшний одоо боксинг спортыг сонирхыг хичээл хийж байгаа. Сонирхож байгаа эцэгчүүд хүүхдүүд энэ хичээл одоо гарын авлага гэж одоо миний хийж байгаа шүү тэгээд үүнийг одоо ихэн яаж авах боломжтой гэдгийг том бодохгүй та бүхэн хэлээ. За ингээд төслийн 10 дугаар раунд эхэлж байна. There to start for Danabot. За 10 дугаар раунд. Yeah, that's been an issue. За хэрвээ зүгээр тулаан бүтүүр хөлтөл шүүгчдийн нэгдсэн саналаар ялт бол цэндээ дээр маань их нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр тэрч илүү хэрэгтэй байгаа нөхцөл байдал нь хожил нь юу вэ гэх юм бол Ялхалж чухал. From Danabat tonight. Something that he's lacked in the past. Нагаса Бридиос явж идэх юм байна. 10 раунд гэхээс зүгээр яг ярихаас нэг үзгэж нэг бэлий үзээд нэг яг энэ ингээд хоёр талаас айлах. Тэр үнхээр бас хурд хүчний чанга спортч юу. Тэгэхээр энэ 10 дугаар раунд дээр хоёр бокс ингээд бас байж ирэхээс. Бридиос гэхдээ Бридигийн амьсгал өндөр байна. Өндөр хийж байгаа тагсарагдаад байна. Удаа харагдаад байна тий. Тэрийг зөндөө зэрэг хүлээж байгаа. Маш гоё сайн тойрог үлгээ хийж ийн урагшаага хашаа биш тий. Өндөр гоё байна. За сүүлийн ширээ хийчээ. За үнээр гоё. Энэ ажиллагааг ер нь удаа дараа хийж байгаа. Холцсон цогцолт. Ер нь гар дээр цогцолт авах тусмал чи энерги содроо шүү дээ. Got about 90 seconds left here in this final round. Yeah, little cut from that clash of heads. Урдаар гидсэн давхсан. The right eye of Гаргаад ажилласан. Brady. Хурдын зүрх үүддэг зүйл бол байна гэж. As if he needed more issues. Удаа гарын гар зөхиод удаа хажуу. Тэнийгээ хөвжүүлээд яг энэ хоёр гарын дундуур маш гоё зөвхөн өнгөр улсуудтай бүхэр ажиллаж сурсан. Ер нь зөв улсуудтай зөв үрэлтэй боксинд бол цэндээ бол ажиллаж. Сая ингээд арын гар зөхиод зөвхөн хамгаалт гарч байгаа тийм. Бүр ингээд сэргээд байна. Хөл дээр маш гоё ажиллаж чинь. Урдгаар хажуу. За ингээд бас энэ уран зүйлийг харуулж байна. Боксинг ур чадварыг ямар төвшөнд байгаа гэдээ өөрийгөө харуулж баталж чинь урдгаар доор зогсон. За тэр цаанаас одоо нэг Монгол бүсгүүл орилж байна да. Халуухан байна. За ингээд одоо яг 47,180 одоо үзэж байна. Монгол бас бокс үнэхээр өндөр түвшинд үзсэн боксыг сонирхт юм байх шүү. Үздэг юм байх шүү гэдгийг баталж харлаа. Рекорд тогтоотоо их гоё байна. Мэдрэмж авч ийн. Бид өөр өсөн үлээсэн Цэндбаатарын тулаанаа үзүү. За сая одоо дурдгаар жоон доорч очсон. За тэр Крис Альгери харагдчихээн тийм байна. Ер нь энэ про боксийн юмнууд дээр бол харагдаад байдаг Альгери тий Крис Альгери харагдчихээн. Бас мөнгөлийн боксийн одоо Вест Бейж дээрс тун амжилтад болж ирсэн бас нэг Японы дэлхийн аргуулсан ханд санжийн сүүлд мини пакетууд хүн зөвхөлтөөр ялгцсан. За ингээд сүүлийн 10 секунд. Сая ямар эвгүй толгоо өгөөд энэ тийм ийм хүчүүд хэлэх хэрэггүй гэж бодож байна. Body shot for good measure there for Danabot to close it out. Brady tries to fire back. За Бриди төгсөлтийг хийх гэж хичээж байна. As we close За ингээд our main event. хулаа маань өндөрлөлөө өнөөдөр Danabot impressive. шүүгчд хэн хэн. Fell to the last. За ингээд одоо яг өөрийнхөө нэрийг албан ёсоор одоо Bringing it with some toughness. Would not go хамгаалсаар down. явна да. За Would not be stopped. боол одоо маш гоё мэдрэмж өгч юм. But a very impressive showing by За Cedric энэ ингээд Danabot. одоо бэлгээ тайлаа гэж байна. Олуулаа илүү олуулаа гаргасаа гэж харж байна. There you see Cedric Danabot. За тэгээд төрөнийхөө яриаг яг одоо хэлээд байна. За манайд Папагос боксинг онлайн боксинг гэсэн юм хичээл байдаг. За энэ яг боксинг спортыг сонирхож байгаа. Хичээл хүсэж байгаа. Анхны гарын авлага эцэгчүүд зөвлөж. Хэрвээ та хүүхдээ боксинг спорт хичээлүүлэх хүсвэл манай энэ онлайн хичээлийг аваарай. 4 цагийн өндөр чанарын бүстэй бичлэг байгаа. За энэ дээр ямар хичээл орсон бэ? Аав нь хүүхдээ хэн яаж лапанд авах вэ? За тий боксинг цохилт тий шулуун доороос хажуу. За зай мэдрэмж гар хамгаалалт гэсэн хичээлүүд бий. Тэгээд энэ дээр бол Цэндбаатарын гидсэнд хэрхэн яаж зохио гэсэн хичээл болсон. Цэндбаатарын нийт одоо 20 гаруй минутын бичлэг байгаа. Өндөр чанар дүрстэй. Taking all those shots. Цэндээгийн өдөртөж явуулж байгаа Хичээл Цэндээгийн хичээл байгаад байгаа. Тэгээд тун удахгүй би хэрхэн яаж авах юм бэ? Өөрөө оруулчин Цэндбаатарын одоо богино хэмжээний нийлтийг оруулсан. Та бүхэн авахар бол
тэр хичээлийг авахар бол нэмэх нэг гэдэг комент бичээрэй. Та бүхэн хэн яаж авах гэдэг очноо тэгэхээр энэ зүйл маань эргээд надад орсноороо миний хичээлийг хөтлөж авснараа энэ зүйл нь богц зориулагдана. Контент хийнэ тий. Өнөөдөр одоо контент хийх гэж тий ингээд бас зарлага бас байгаа. Тэгээд та бүхэн намайг дэмжиж тусад дэмжиж энэ хичээлийг маань аваасаа 29,000 төгрөгийн үнэтэй тэгээд цааш гэсэн бид хоёр энэ лайвыг үргэлжлүүлсээр хийх байх болно. Тэгээд та бүхний хамгийн том дэмжлэг миний хичээлийг аваарай. Надад ингэ туслаарай гэж би чинь хүсэж байгаа шүү. Боломжийг ашиглая. За ингээд энэ Цэндбаатрийнхаа Instagram хаягийн дагаараа Цэнд шеро би яг одоо оруулчих. Олоороо дагаараа. Энд 92,000 хатаг 100,000 к хүрчихэл та. Цэндэдээ тий. Бидний хамгийн том бодит чи Instagram-д авахгүй дэмжиж та бүгдээр 100,000 к бүгдээр өнөөдөр хүрчихэл та. За ингээд шийдвэр. Los jueces Santino y Wallace entregan tarjetas idénticas de 100 a 89 y el juez Rados anotó 99 a 90. Just Rados scores it 99 to 90. Los tres a favor del vencedor por decisión unánime. The three in favor of the winner by way of unanimous decision. За шүүгчдийн нэгдсэн саналаар ялагч тодорсон байна. Super featherweight champion WBC from одооны Mongolia. За ингээд Цэндбаатар маань мэрэгжлийн боксing 15 дахь тулаанаа амжилттайгаар яллаа. Зөвхөж. За ингээд бодлоо үзлээ. Үнэхээр сайн дулаа. Ингээд Цэндбаатар маань мэрэгжлийн боксing WBC холбооны Америкийн хүмүүс нийцэн боллоо. Түүний хувьд магадгүй түүний дараа нэг тийм ээ. Тулааны дараа дэлхийн аврах шалралт тэмцээний тулаад хол тоолоо гэж миний үзэж байна. Ингээд үнэхээр дүүдээ баяр үргээ сайхан байна. Монголчуудаа баярлалаа. Хэдүүлээ юу болноороо үзлээ. Спонсор байгууллагууд нь баярлалаа. Капитан банк хүмүүст нь баярлалаа. За Jonathan баярлалаа. Тэр менежерт нь баярлалаа. За тэгээ монголчуудаа ирэх тэмцээнд баярлалаа. За бас манай Игтэр маань ирсэн байна. Бас дэмжиж ирсэн байна. Бас өөрөө бас тулцдаг тийм ээ. Ийм байна. Үнэхээр гоё байна. Цэндбаатрийнхаа Instagram хаягийн дагаараа за 5 сарын 22-нд дэлхийн часааны топ 10 дээр байгаа. Одоо хөнгөнжигийн flyweight чигийн дэлхийн часааны топ 10 дээр байгаа. Хархуугийн их мандах маань мэрэгжлийн замлынхаа бас ээлж тулааныг хийх байгаа хийгээр бол тоглогдсон байгаа. Тэгэхээр эргээд уулзсан. Сая мөн Японд манай отхон жаргал маань Азийн WBC болон Аз Монгол 7 орнуудын авраг усыг боллоосон. Тэгээ бас отхон жаргалаа бас баяр үргээ бас тэнд Японд Монгол нэгэн зүрх цохилж байгаа шүү. Ингээд Цэндбаатрын маань одоо яриа ах нь харъя тий. Тэгэллийн цоцохоор байна харъя. Магадгүй. За яг энэ highlights-ийг харсаж бас гоё ажилласан шүү. Урамтай ажиллаж. Тийм байна. Бас ингээд тэр би өчтөр нэг ирэл орсон. Тэгээд тэр ингээд талгаа тохиод ярьж байгаа тасчод орсогч илээ шүү. Амар. Тэгээд бас үнэхээр гоё шүү. За Jonathan үеийн залуу. Jonathan нөр үеийн 30-тэй залуу. Гэхдээ энэ Jonathan нөр цуг амьдэрдэг. Jonathan амар удаан би бэлгэлээ ингэж гараад би цаг хүлээдэг гэж байгаа байхгүй. За ингээд өнөөдрийн тулаан дууслаа. Бүгдэнд баярлалаа. Үнэхээр гоё сайхан байлаа. Тэгээд амралтын өдрөөс гоё эхлүүллээ тийм. За та бүхэн хэрвээ манай боксинг клубыг сонирхож байвал нэмэх 3 гэдэг комент хийрээ. Хэрвээ энэ онлайн хичээлийг авах хүсвэл нэмэх 1 гэдэг комент хийрээ. Энэ бүгд маань миний одоо бид хоёрын бокс зориулагдж байгаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бүгд нь баярлалаа. Өнөөдөр 47,800 бол арай 50 үрсэнгүү тийм. Тэглээ 47,800 яг энэ лайвд бол хамтдаа нэгдлээ. Монголчууд бас боксер бас үнэхээр гоё дэвшин үзэж сонирхож байгаа юм байна. Яа удахгүй бас дараагийн одоо Монгол зохиогдох бас гоё ивэнтүүд за мөн олон улсад мэрэгжлийн боксер толдож байгаа шилдэг боксчдынхоо дараагийн тулааны туудаараас мэдээллүүдээр эргүү уулзъя. Тэгээд 5 сарын 22-нд хичээний топ 10-туугаа их мандах маань толдсон шүү манайхаа. За тэгээд бүгдээрээ одоо үзээд дууссан чи бүгдээрээ ахаад нэг гоё байчих. Шеэрлч тийм. Хадгалаа шеэрлч хэрэгтэй. Гоё шеэрлий манайхаа. Шеэрлээд өгөөрэй. За тэгээд Цэндбаатрын Instagram хаягийг дагаарай. Спонсорууд нь баярлалаа. За энэ хэл гэсэн үг хилээд амар байна. Энэ боломж байхгүй. Боломжоо ашигламар шүү дээ. За тэгээд өвчин жаргалтаа баярлалаа. За шинэ хата баярлалаа. За тийм чи бидний бас өнөөдөр богцолтой хүргэсэн юм аа. Үнэхээр өндөр амжилт хүрлээ. Хатлаа баяртай байна. Цэндээ маань 7 дахь бүсээ авч байгаа шүү. Тийм байна. 7 дахь аврагын бүсээ авч байгаа. Цэндээ маань 7 бүстэй болсон юм шүү. WBA-ийн бүснүүд байна, WBC-ийн бас бүснүүд байна. За ингээд 7 дахь аврагын бүсээ авсан.
Америкийн нэгдсэн улсын сийлэр бүс боёо мөнгөн бүсний эзнээр тулсан зэндэдээ дахин баяр хүргье. Анхны багш, Эвтэн багшд нь баяр хүргье. Тусалжуулагч нарт нь баяр хүргье. Үе үеийн бас одоо зэндэг үлдсэн шгшөөгийн тусалж тийм баяр хүргье. Анхны багшд нь баяр хүргэе. За тэгээд мэдээж бас гэр бүлийнхэнд нь аав ээж хүүхдүүд бас баяр хүргэх зүйтэй баг. За тэгээд одоо үр хангаан аймаг эсрэл үр хангаан аймаг бас тий. Бас нутгийн тамирчдаа дэмжээсэй, илүү их сайн дэмжээсэй гэж хэлмээр байна. За ингээд өндөрлөх үү. За ингээд өндөрлүүлье бүгд нь хамт байсан та бүхэндээ баярлалаа.